За энд нийт хичнээн мөмлөг байгааг бүгдээрээ олъё. Бид үүнийг мэдээч хэрэг тоолж чадна тийм ээ. Гэхдээ өөр аргаар олъё. Эдгээр нь цэгцтэй бөгөөд тэгшүнцэгт хэлбэртэй байрласан байна. Гол учир нь нийт хэдэн мөмлөг байгааг зөвхөн тоолох аргаар бодохгүй. Харин мөрний тоог багны тоогоор үржүүлэх аргаар олж болох нь байна. За нэгээр нь тоолох нь төвөгтэй тийм ээ. Тохиромжгүй арга л да ер нь бол харин мөрийн тоог багны тоогоор үржүүлэх юм бол хялбархан байх болно. Жишээ нь энд бидэнд 1, 2, 3, 4 мөр байна. Харин 1, 2, 3, 4, 5, 6, 7 баг нь байна. Эсвэл энэ 4 мөрийг тэгш үнцгтийн өргөн гэж тооцож болно. За энд бичиж энд 4 мөр, энэ ч 4 мөр, харин энд 7 баг нь байна. За магадгүй та нарын зарим нь аль хэдийн багны тоог мөрийн тоогоор үржүүлээд олчихсан байгаах 4 мөрийг 7 багнаар үржүүлнэ тийм ээ. Яагаад ингэж үржүүлэх хэрэгтэй вэ? Нийт бөмбөлөгний тоо гарна гэж үү? Тэгэхээр энд 4 мөр байгаа. Тиймээс 4 бүлэг байна гэж ойлгож болно. Эдгээр мөр болгонд хичнээн бөмбөлөг байна вэ? Тэгэхээр энэ нь багны тоо болно. 4 мөрөнд тус бүр 7 бөмбөлөг байна. Тиймээс 7-гийн 4 бүлэг болно. За эсвэл үнийг өөр аргаар бодож болно. Эдгээрийн баг нь бүрийг 1 бүлэг гэж харах юм бол 7 бүлэгтэй болно. Тэгвэл баг нь бүрт хичнээн бөмбөлөг байх бай. Энэ нь мөрийн тоо болно. Эдгээр баг нь болгонд 4 бөмбөлөг байна. Ер нь бол аль ч аргаар нь ботсон ижилхэн үр дүнд хүрнэ. Ерөнхийдөө ойлгомжтой байна тийм ээ. Тиймээс энэ хоёр илэрхийлэл бол тэнцүү. 4-ийг үржих нь 7 бол 7-г үржих нь 4-тэй тэнцүү. За бидэнд үүнийг бодох хэд хэдэн арга байна. 4-өөр тоолж болно. 4-өөр үржүүлэх юм бол 4, 8, 12, 16, 20, 24, 28 гэж болно. 7 байгаа хэсгийг шалгая. 4-ийг үржих нь 1, 2, 3, 4, 5, 6, 7. Ингээд 28 гарна. Энд 28 бөмбөлөг байгааг оллоо. За мөн 7-оор тоолбол 7-г үржих нь 2 болвол 14, 3, 7, 21, 4-өөр үржүүлэл 28, 7-7-оор ихсэн тийм ээ. За бид өөр аргаар 28 гаргалаа. За ижилхэн өнгөөр бичиж. Хэрвээ үүнийг ойлгохгүй байх юм бол эсвэл ийм аргаар хийхийг хүсэхгүй бол эсвэл эдгээр аргуудыг хэрэглэхэд хэцүү байх юм бол эсвэл 4-7 хэд болохыг мэдэхгүй байвал ойрын хугацаанд хурдан мэдэж ойлгож аваарай. Маш хэрэгтэй ойлголт шүү. За энийг бодох арай хэлбэр бөгөөд энгийн арга байгаа болов. Тэгэхээр 7 багныг 5 дээр нэмэх нь 2 багн байдлаар илэрхийлж болно. 5 багн байдлаар харж болно. Энэ бол 5 багн дээр нэмэх нь 2 багн болно. Тэгэхээр энэ маань 5 багн дээр нэмэх нь 2 багн болох нь байна. Тэгэхээр 4-ийг үржих нь 7-г, 4-ийг үржих нь 5 дээр нэмэх нь 2 гэж илэрхийлж болно. 7-гийн оронд 5 дээр нэмэх нь 2 гэж орлуулж бичнэ. За 7 бол 5 дээр нэмэх нь 2-той тэнцүү. Энэ яагаад сонирхолтой байна вэ гэвэл одоо би үнийг 2 хэсэгт хувааж болно. За нэг хэсэг нь 4 мөртэй 2 багантай байна. Харин нөгөө хэсэг нь 4 мөр 5 багантай байна. Энэ шар хэсэгт нийт хичнээн бөмбөлөг байна вэ? 4-ийг 5-аар үржүүлсэндээ тэнцүү тооны бөмбөлөг байна тийм ээ. Шар хэсэгт 4-ийг 5-аар үржүүлнэ. Харин улаан хэсэгт хэдэн бөмбөлөгтэй болох вэ? 4-ийг 2-оор үржүүлсэнтэй тэнцүү тооны бөмбөлөгтэй болно тийм ээ. Хэрвээ бид 4-ийг үржих нь 5 болон 4-ийг үржих нь 2-ын нийлбэрийг авбал хэд болох вэ? Нийт 4-ийг үржих нь 7 болно. 4-ийг үржих нь 5 дээр нэмэх нь 2 болно гэсэн. Эдгээрийн нийлбэрийг авбал үржүүлэх үйлдэлийг эхлээд хийн. Тиймээс хаалтаа задлаад үүнийг хэлбэрчлэх юм бол энэнтэй адилхан болно. 4-ийг үржих нь 5, 4, 5-ын 20 болно тийм ээ. 4, 2-ын 8, 20 дээр нэмэх нь 8 тэнцүү 28 болно. Ингээд болчихлоо шүү дээ. За 4, 7, 28 буюу 4-ийг үржих нь 5 дээр нэмэх нь 2, 4-ийг үржих нь 5 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 2-той тэнцүү. Үүнийг хаалт задлах гэж нэрлэдэг ба 4-ийг үржих нь 5 дээр нэмэх нь 2 бол 4-ийг 5-аар үржүүлсэн дээр нэмэх нь 4-ийг 2-оор үржүүлсэнтэй тэнцүү. За би үүнийг анх хэлж байсан эхний аргаар хийж болох байсан тийм ээ. Энд хэрэглэж байгаа хаалт задлах чанар энэхүү үржүүлэх үйлдэлийг хийхэд яагаад хэрэг болно гэж арай хэцүү жишээ авч үзье л дээ. За 6-аг
За 36-аар үржүүлье гэж бодъё. Үнэн дээр энд хаалт тавих хэрэггүй тийм ээ. За үүнийг хэрхэн бодох вэ? 36-аг хэлбэрхэн байдлаар илэрхийлж болох 2 тоонд эсвэл 2 хэсэгт задлж болно. За жишээлх юм бол 36 бол 30 дээр нэмэх нь 6-тай тэнцүү тийм ээ. Тиймээс энэ илэрхийлэл 6-аг үржих нь 30 дээр нэмэх нь 6-тай тэнцүү болно. За тэгэхээр энэ хидтэй тэнцүү вэ бүгдээрээ харцгаая. 6-аг үржих нь энэ 2 тооны нийлбэр нь 6-аг үржих нь 30 дээр нэмэх нь 6-аг үржих нь 6-тай тэнцүү. За би сая хаалтыг задлаад 6-аг үржих нь 30 дээр нэмэх нь 6-аг үржих нь 6 гэж хэлбэрчилсэн тийм ээ. За яагаад ингэх хэрэгтэй гэж? Яагаад хэрэгтэй вэ гэхээр за энд хаалт тавья. Эхлээд үржүүлэх үйлдэлийг хийн. Ерөнхийдөө энэн шиг үржүүр болон нийлбэр эсвэл хуваах байвал эхлээд үржүүр юм уу хуваах үйлдэлийг хийн тийм ээ. Дараа нь нийлбэр эсвэл ялгуурыг хийн. 6-аг үржих нь 30 хиттэй тэнцүү вэ? За энэ бол хэлбэрхэн байна. 6-аг үржих нь 3-ыг бид 18 гэж мэднэ. Тиймээс 6-аг үржих нь 30 бол 180 болно. 6 36-тай тэнцүү. Тиймээс энэ бол 180 дээр нэмэх нь 36-тай тэнцүү ахна. За тэгвэл одоо хэд болох вэ? 180 дээр нэмэх нь 36 гэдэг нь тэг дээр 6 нэмээд 6, 8 дээр 3-ыг нэмээд 1, 1-гээ саналаа, 1 дээр 1-ийг нэмээд 2. За ингээд 6-аг үржих нь 36 тэнцүү 216 болж байна. За бид хаалт задлах чанарыг ашиглаж ямар үйлдэл хийсэн бэ гэхээр үнэндээ том тоонуудыг үржүүлэхэд туслана тийм ээ. Тэгэхээр хаалт задлах чанар ашиглан маш амархан аргаар олж болохыг бид мэдэж авлаа. Тиймээс энэхүү тасгалууд маш чухал ойлголтыг өгсөн гэдэгт итгэлтэй байна. За чиний амьдралд хизээ нэгэн цагт иймэрхүү аргаар математикийн асуудлыг шийдэх шаардлага гарч ирж болох юм.